Өглөөний ургах нартай уралдан Робоконы багийн гишүүд сургуулаа яаран зарна. За одоо манай ирж байгаа та. Нөгөө ч тэр ирж шүү дээ. Өө хин хоёр ирж Батнаг байна. ирж. Зулаа бага ирж байна. Одоо ирж. Зэд зүгдэр их юм бэ. За өглөө. Сайн амарсан. За сайн байна. Сайн уу. За. Нөгөө сонголгоорой та. За сайхан болцгоосаа. За өнөөдөр чидүүд их ажилтаа шүү дээ. Одоо тэмцээн мэж ортчлаа ажил ихтэй. Бүгдээр нь гүүгээд хараагаа сайхан сэргээд сургууль руу гарч тий. За тэгье. А нэг сайхан альжаалаа байл. Жохо нойр өгөө нөгөө юу? Тий. За сайхан цоглог нэг хөнгөн гүйлтч тий. За гүйл. Манай багийнхан бол өглөө яг автобусны бод төр бөөнөрөө цуглаад тэгээд хөвчтэй байхын тулд бөөнөрөө ингээд автобусны бодоо сургууль өдрөд гүйж ирдэг байгаа. Залуус эрч хүчээр дүүрэн сургууль дээрээ ирцгээдэг. Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийн Омега багийнхан өглөө бүр 7 цаг цуглан роботоо бүтээн удахгүй болох Робокон тэмцээнийхээ бэлтгэлийг хангадаг юм. Омега баг 9 гишүүнтэй бөгөөд гар удирдлагатай болон цуглуулагч, тээвэрлэгч зэрэг 3 робот дээр 3-3-аараа хуваагдан ажилладаг юм. Тэд өглөө ирээд юун төрөнд тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөөг гаргадаг. За өнөөдөр хин юу хийх вэ? Хиний роботн дээр ямар төвөгтэй асуудалтай ингээд бүгдээрээ багшаас хамбарт дээр ингээд бичигддэг байгаа. Тэгээд за өнөөдөр энийг хийж дуусгана гэд бүгд ингээд яг 3 роботн дээр 3 баг олцсон байгаа шүү дээ. Тэгээд тусын багийн хүмүүс ингээд өөсдөө яг хийх юмнуудыг самбар дээр бичдэг. Яг тэгэл эхнээсээ тэр яг самбар дээр бичснээгээ дагуу гэл ажиллаж эхлээл. За энэ болчтойг бол дараал явдаг байгаа. Тэгэл яг ороо ихэд заавал тэр самбар дээр бичсэн юмнуудээр нэг тэд бол дуусгаж иж явдаг. Манай багийн 9 гишүүний 6 нь одоо 2 дугаар курсын оюутнууд байгаа. Тэгэхээр тэдэнд нь бол одоо сурч мэдэх бид нарт одоо заа зөвлөх зүйл маш их байдаг. Бүх оюутнуудаас тулж ажиллахад хэдий цөөхөн боловч одоо хүндрэлтэй энэ бас Робокон тэмцээний ачаалал ямар их байдг гэдгийг харуулж идэг ба. Гар, тээвэрлэгч, цуглуулагч гэд 3 роботын хэсгийг өмнө нь Робокон тэмцээнд оролцож байсан туршлагатай гишүүд ахлан ажиллана. Багийн шинэ гишүүд туршлагатай гишүүдийн заавар зөвлөгөөний дагуу роботуудынхаа механик хийцийг хийнэ. Улаанбаатар бол Омега багийн хамгийн туршлагатай гишүүн. Тэр энэ жил сургуулаа төгсөх бөгөөд 3 дахь удаага үндэсний роботын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа нь. Багийн бусад гишүүд нь харьцангуй шинж гэлээ богино хугацаанд их зүйлийг сурч туршлагажж байгаа юм. 3 жил Робокон тэмцээнд оролцсноор электроник болон программын мэдлэг болон механикийн мэдлэг энэ бол тодорхой хэмжээнд жирийн энгийн оюутнуудын хувьд бол тодорхой хэмжээнд өссөн болоо гэж би өөрөө боддог. Тэгээ энд орсноор бол хичээл дээр бол маш сайжирч гисэн л дээ. Юунд хичээл дээр одоо нэг жоохон мэрэгжлийн төртөө болсон гэх юм уу да. Нэг урд нь нэг сайн ойлгодог байсан юм одоо ойлгоод. Бас энэ бас сурлагт нөлөөлөхөөс гадна хүмүүжүүлэлт нь ч гэсэн нөлөөлж идэг. Тухайн хүн худлаа ярьдаг, ярьдаг, цаг барьдаг ч гэдэг юм тийм байх юм бол робот нь явдггүй, ажилдггүй ч юм тийм байдаг л да. Тэгэхээр тухайн хүнийг бас ингээд давхар хүмүүжүүлж идэг. Яг Робокон ороогүй байхад бол хичээлдээ тэр бол унтаж мантаал тэгэл хоцорж моцраал ирдэг байсан. Яг Робоконд ороод бэлдээд ирэхээр яг цагаа сайн яг барьж эхэлсэн. Эрт босоод ороо хараал. Тэгээд ороо очиод унтахтаас одоо яг тэмцээнд орсноос ял маргааш одоо юугээ хийх вэ? Ямар загвараар хийх вэ гэж боддог болсон. Амьдралын хэмнэлд бол маш их өөрчлөлт гарна штэ. Тийм урд нь ягаад ч амар завтай байсан юм шиг санагдсан. Нэгдүгээр курс юу ягаад би нэг өөрийгөө завгүй гэж боддог байсан бэл айгүй завтай байсан. Одоо л тэгэл чөлөө цаг илүү гоё өнгөрч байгаа. Тэг чөлөө цаг гэдэг зүйл бол ай хэдий баг гарч байгаа ч гэсэн тэгэл ажил ихтэй болохоор түндээ сатаарал тэгэл явж байгаа. За тэгэхээр энэ хугацаа ингээд яг энийг болохгүй энд ингээд хийх шиг. Тэгж чинь хүлээж чиг. Тэгээд доогор нь явуулна. Маш бос байхгүй самхан гэдэг. Роботуудынхаа хийц шийдлийг тодорхойлсон байхад түүнээ бүтээхэд тийм ч хүндрэлтэй биш.
хамгийн чухал зүйл бол даалгаврыг үр ашигтай, найдвартай, ямар үйлдэл шийдлэр гүйцэтгэх вэ гэдэг асуудал. Багийнхан роботуудынхаа механик хэсэг дуусч туршилтаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Туршилт гэдэг үндсэндээ роботын найдвартай ажиллагааг шалгах хамгийн том шалгуур. Энэ жилийн Робокон тэмцээний талбай 13-ыг харьцах нь 13 метрийн хэмжээтэй учраас багийнхан тэмцээний талбайг бүтнээр нь сургуулийнхаа спорт зааланд засах боломжгүй. Гэхдээ роботуудынхаа ажиллагааг туршихын тулд талбайн чухал хэсгүүдийг тэд хэсэгчлэн засж байна. Роботоо туршихад бэлэн болно гэдэг роботуудаа бүрэн хийж дууссан гэсэн үг харах юм биш. Туршилтын явцад өөрчлөх, сайжруулах зүйл илүү тодорхой болдог юм. Энэ тэмцээнийг зүгээр үздэг байхдаа боддог байсан л да. Энийг хийсэн юм. Тэр нь бол тийм амарх юм гэж боддог байсан. Яг ингээ өөрөө орж ирэх хийхэд бол маш хэцүү. Робот гэдэг бол цагаан шугамд авахд тэгш явах хэрэгтэй. Тэгээ механик хийж явахдаа тэр ямар нэг миллиметрийн алдаа гаргахад л тэр цагаан шугамыг тэгш дагч чадахгүй тийм асуудал зөндөөд болохоор. Би энэ жил бол шатруу алхаад тэгээд мантууга цуглуулдаг автомобиль ажилласан. Тэгээд багийнхаа ахлагчийн заасныг хийгээл тэгээд багийнхаа ахлагчаас зөвлөгөө аваад мэдчих чадахгүй юм асуувал өөрийгөө илүү сураал тэгэл босрол явж байгаа та. Манай багийн хувьд болохоор ингээд эхлээд нэг тийм цаашлагч моторт байгаа. Нухсаа эргүүл нэг дугуйгаа өгдөг мотор. Ер нь тэр мотор чухал үүрэгтэй. Тэгээд тэр мотороор очиод шатаа мэдрээд тэгээд дугуйгаа ихгээд тэгээд цааш мантуугаа цуглуулах хоёр дахь төлөвтэй ороод тэгээд бусад өгöd болохоор тэр өвтгөн мөчн дээр пүрштэй байд ингээд пүрш юм уу тийм янз бүрийн тийм онц монцтой тогтоосон байл л да. Манайх болохоор шууд мотор фризер гэж буцаж алддаг тийм мотор тавьж өгсөн. Мотор нь ингээд иргэснээр ирмэн дамжуулгаар нөгөө орд мөчөө хойш татчих өгч тэгээд тэгээ мотор нь буцаж алддаг учраас ингээд 90 градуст ингээд ивкэд барих чадвартай. Тэнд очиод зогс гэдэг нэг програм бичиж тэгэл яваад яг байранда зогсчих юм бол бөө баярлж байгаа шүү. Ер нь тэгээд өөрийнхөө физиэмаар ингээд ажиллаулаад ингээд юм өдөрдөн гэдэг бол айгүй гоё. Програм дээр одоо манай коллектор роботор бол манай багийн ахлагч. Цэнгэлгээд ахлагч манай ажиллаж байгаа. Гар өдөртөх роботор дээр болохоор авгнах гэдэг манай 4-р курсын физикийн дүрийн ахаа ажиллаж байгаа. Автомат роботор дээр болохоор мөнгөнд төгсгээд манай хоёрын програм гайг өчтдөг. Тэгээд тэр багштай хамтраад ажиллаж байгаа. Ерөнхий ивент итгэгч, үндэсний шилдэг, бүтээн байгуулагч, өндөр буянд холдинг. Мөнгөн төгс бол Робокон тэмцээний цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг. Олон сарын турш үргэлжлэх робот бүтээх ажлаас хальширч халгалгүй. Багийнхаа амжилтын төлөө чадах бүхнээ хийж байгаа түүний мөрөөдөл, чадварлаг, сайн программист болох. Компьютер техник хангамж сүлжээний ангид сурдаг тэрээр энэ мөрөөдөлтөө хүрэхийн тулд Робоконы багийн гишүүн болсон юм. Эмэгтэй хүүхд гэдэг утгаараа бас Робокон гэр жоохон хүн санагддаг гэж магадгүй. Гэхдээ бас яг хүн өөрөө сонирхоод байгаа тохиолдолд төр хэцүү гэдэг зүйл бол үнэхээр гарч ирэхгүй. Сонирхол дундаас чинь хэцүү мэдээж хэцүү тодорхой хэмжээний хэцүү юм байгаа ч гэсэн өөрөө сонирхолтой гэдэг утгаараа хэцүү гэж олж юусаа хардаггүй. Stop гэсэн дэд програм бичиж байгаа. Өөрөсөн хөвдөд төгссөн гэсэн тийм. Хэрвээ тийм тодорхой нэг утганд хүрсэн байх юм бол дээш нь өрөг, хэрвээ юм байх юм бол доош нь өрөг. Ийм тохиолдолд stop гэсэн команд өгөө. Эмэгтэй хүнд нэг зүгэн дотор ингээл янз бүрийн юм явдаг гэсэн. Миний зүгийг ингээл найзууд нь ортлогоо. Ингээл гагнуур алах гараал ирнэ, косоч гараал ирнэ. Бус тэгэл нэг электроник хийж байгаа гэдэг үднээс элемент хүртэл цүнхэндээ авч явдаг. Тэгэл хүмүүс очиж энэ эмэгтэй хүний цүнх биш хаа гэл ямар тэгдэг. Тэг хэдий юм ч гэсэн мэрэгжил маань сонирхолтой зүйл маань болохоор илүү гой санагддаг. Бусдаас арай илүү өөр зүйлийг би авч явд юм болоо гэж. Мөнгөн төгс багийн гишүүн Бат Эрдэнийн хамт тээвэрлэгч роботын программыг бишиж эхний туршилтаа хийхэд бэлэн болжээ. Бат Эрдэнэ энэ жил Робокон тэмцээнд 2 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд багийн үндсэн гишүүн.
Энэ ханыг мэдрээд энэ зогссон байхгүй. Тэгээ энэ сенсорээр. Тэгээ одоо энэ токеныг авахтаа болохоор энэ фото свичүүдээр ингэж свичүүдийн тусламжтайгаар энэ авна. Хэрвээ энд ингээд 3-3-ыг ингээд хөндлөн байрлуулсан байгаа. Энэ ийшээ хазаах юм бол энэ 3 ингэж ажиллана. Өнгөрдөг жил гэхтэл би юу ч мэддэг байсан. Тэгэл энэ сенсор гагнж явахдаа энэ одоо яадаг юм бол таа гэл. Тэгэл зургийг нь хараад гагнаад байдагс. Тэгэл олноор нь гагндаг байсан. Тэгээд энэ жил бол учрыг нь алдсан. Өшөө цаашаа өөр юм хийгээд сенсорыг бол ээж вилежийг бол огсолж байгаа. Хэвлбэл хавтангийн бол бэлдэнэ. Одоо ингээд чиглээд ирсэн тохиолдолд энэ хажуу талын байгаа 6 фото свичэнд ямар нэгэн бит мэдрэгдээгүй голын ганцхан свичэнд бит мэдрэгдэж байгаа тохиолдолд чигээрээ яв гэсэн команд ирнэ програмд байна. Тэгээд чигээрээ яваад энэ гол маань энэний голоор орж ирэхэд энэ хөндлөн фото свичэнд дохио ирснээр энийг өрг гэдэг команд болцсон байна. Өрг гэдэг команд ажиллаж эхэлнэ. Автомат робот маань коллектор роботод ачаад уулд авахд хөндийн дув алдагдсан болохоор богинохон хитрхи жижигхэн байсан болохоор хөндийн дув алдагдах жоохон уулд авч чадахгүйсэн. Тэгээ одоо бид нэр жоохон урт болгосон байгаа. Тэгээд одоо олж чадж байгаа. Аливаа тэмцээнд ер нь туршилтгүй бол ер нь бүтэхгүй. Ягаад гэвэл ер нь туршиж ижил юмыг бий болгох гэх бол болохгүй. Тэр утгаараа ч юм бид нэр туршилтыг л маш их төлөвлөгөө явуулж байгаа. Ерөнхий ивент итгэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч Өндөр Боёнд Холдинг. Энэ хамт олнороо нэг баг болоод ажиллахад бол маш сайхан байдаг. Мэдгүй юм бол зөндөө гарч ирж байгаа. Тэр болгоноос суралцаал одоо явж байна да. Би өнөөдөр нэгэн чадахгүй байлаа гэхэд нөгөөх нь нэрээ туслах жишээтэй. Рукан тэмцээнд оролцсноор бол яг хав сайн инженер тэгээд автоматжуулалтын сайн инженер болъё гэж боддгийг. Би энэ багт орсондоо маш их баярлж байгаа. Уулын зөрөгт үзээд байдгээс тэгээд хоёр юм ер нь зөрөгт үзээгүй амар бодчих. Тэгээд найз нөхөд л хаяа хэлэх юм шиг. Таны Арвкон чинь зөрөгтөөр гараад яхаа ингээл утцаар гэлээд байгаа. Би ер нь хөлбөмбөг үзээд одоо 4-5 жил болчих. 2007 онд Манчестер Юнайтед гэдэг баг аваргуудын лигт төрүүлж яхад анх сонирхож эхэлсэн. Тэрнээс хойш тасралтгүй үздэг байсан. Шинэ орой 2:45-аас их хвчлэн явдаг. Нэг аваргуудын лиг нь тэгээ шинэ сэрэлэг тавьж агаад босоод үздэг байсан. Тэгсэн чинь электрониктэй холбогдсноос хойш шинэ босож хөлбөмбөг үзнэ гэдэг асуудал байхгүй болж. Яагаад гэвэл нөгөө Арвкон тэмцээн миний хувьд бол хөлбөмбөгөөс илүү үнцэнтэй. Тэгээд сонирхолтой. Робокон орж байгаагийн хувьд сургуулаа төлөөлөө 7 хүүхдийн төлөөлөл явж байгааг хувьд яг хийсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх гэдэг асуудал маш чухал байдаг. Тийм тэгээд тэр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй гэдэг тухайн одоо гишүүний хувьд хариуцлага гэдэг зүйл маш чухал шүү дээ. Тийм хариуцлага алдахгүй тул тухайн өгсөн үүрэг даалгаврыг хийхийг хичээдэг. Өөрийнхөө чадлын хэмжээнд чадахгүйг нь дээд курс ихнээсээ багшаасаа гэж асуудаг маш их зүйл мэддэг болж байгаа. Олон хүн зэрэг ажиллаж байгаа учраас хэрэгцээтэй багжуудыг гарын ойр байлгах нь ажлын явцыг хурцгадаг. Эмэгтэй хүн гэдэг утгаараас эмэгтэйчтэй асуудлыг бас тэр тал дээр хариуцж ажиллах хэрэгтэй болоо гэж бодд юм аа. Тэг эрэгтэй хүн ч бас тэр болгоно таадаггүй шүү дээ. Аваал ингээл тавиал. Тэг бүгдээр одоо ингээ юм хийхээр энэ алдахгүй энийг нэг газараа тавиа яг ингээ тгий гээл бөөнөрөө тэгэл ярилцаал. Эмэгтэйчтэй асуудлыг хөндөдөг л дөө. Одоо зохион байгуулалт гэдэг шүү дээ, тий. Одоо ширээ мөрөний зохион байгуулалт одоо энд ингээд ширээ гэдэг чинь ингээд зүйл ингээд суучид тиймэрхүү юмнэр бол мэдээлэлтэй эмэгтэй шалгуур гэдэг шүү дээ. Хэрэгэлсэн юм яг нэг доор л тавихгүй бол яг ингээ бөөнөр ингээ эн тэнд юм хийж байгаа тохиолдол олддгоо. Тэгэл яг нэг газараа тавья бөөнөр ингээ тийг авсан юм байранд тавьчулт ингэн тэгнэ гэл яриа л тэгэл. Ерөнхий ивент итгэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч Өндөр Боёнд Холдинг. Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийн багийнхан Робокон тэмцээнд энэ жил 5 дахь жилдээ оролцож байна. Энэ сургуулийн багийнхан Робокон тэмцээнд анх 2008 онд орж эхэлснээс хойш амжилттай тогтмол ахиулсаар ирсэн. Надлын ер нь их юутай орсон л да.
амжилтанд оролцсон урд урдынхаа жилээс их амжилт гаргасан учраас маш их баярлж байсан. Тэгэл юу болоод байгаа гэвэл 3 минутанд л ингээл робот хөдлөөл тэгэл ажиллаад нэг мэтгэл дуусна тэгэл өөрсдөө роботыг дараагийнхаа тэмцээн тоглолтондоо бэлдээл тэгэл завгүй байж хахад л тэгэл нэг мэтгэл арай олцсон л яалаа тэгээд манай техник мэдлэгч тэгээд нэг профессор их хоёр ирж манайг дэмжсэн. Тэр хоёр манд ирээд залив нэг хойш ирээд юу хойш ирээд завгүй үлсээр del тэгэл гүүгээл робот бариад гүүгээд тэгэл тийм гоё эсэ. За өнгөрсөн жил бол би Ropcon тэмцээн гэдэг зүйлийг ер нь бол бүрэн утгаар нь ойлгосон тэмцээн гэж болно л да. Өнгөрсөн жил манайх бас ер нь бус жилүүдийг бол илүү амжилттай оролцсон. Ягаад гэвэл 4 жил дараалан төрүүлсэн байсан Intel багийг манайх бас буулгаж авсан. Тэн дээр би бас гар машинаа удирдах оролцож байсан. Тэгээд бас нэлээд оноо авсан. Тэгээд өнгөрсөн жилийн тэмцээн бол хамгийн гоё тэмцээн байсан л да. Дүүрэн дээр картонгийнхоо суурийг байрлуулж чадваас тэнцэх боломжтой онооны хувьд за одоо Омега цэцгээ навчтайгаа давхраар навах. Өө за автомат. За одоо хэд шидийн бүгдээрээ үзье. Тэгээд нодлонгийн тэмцээнээс маш их юм тэгээд бусад багаас маш их төршлөг олж авсан л та. Би нодлонгийн тэмцээнээс олж авсан механик, электроникийн одоо өсрэлтийг харж айгүй бусад багууд айгүй гоё юм хийсэн. Ялангуяа олон жил авраг болсон одоо мэдээллийн технологийн сургууль байна, холбооны сургууль байна. Гэтэ энэ интерес бол сурах зүйл бидний хувьд бол маш их байдаг. Яг гэвэл бид нар тэр багуудтай харьцуулахад бол одоо юу гэдгийг насаар бол бага настай. Одоо бол бас 5 жил оролцсон нэлээд дэрттай болсон. Одоо тэгээд нэг зоонд орвол бас хатуухан самар байх шүү л гэж хэлээр байгаа. Тэгэхэд талбай дээр харахад бол маш гоё гэдэг. Одоо яг одоо 10 жил болцсон шүү дээ Ropcon Монгол зохиогдоод. Тэгэхэд бүгд одоо хэдийгээр оюутнууд нь өөрчлөгдөж байж идэг боловч яг тэр тухайн багийн тухайн сургуулийн уур амьсгал роботоо хийхдээ ямар сэтгэл зүй, ямар хандлагаар хийдэг гэдэг нь жил бүрээрээс л тав тодорхой харагдчихдаг. Гар удирдлагатай робот хурдтай, найдвартай ажиллагаатай байх ёстой. Гар удирдлагатай робот зоосыг хэдий хэр богино хугацаанд хайрцагт хийн тэр хэмжээгээр багийн ялалтанд хүрэх боломж нэмэгдэнэ. Гар удирдлагатай робот эхний даалгаврыг амжилттай гүйцэтгснээр бусад робот үйлдэлээ гүйцэтгэх боломж нэгдэх юм. Хамгийн чухал мэдээж гар машин тий. Би одоо ямарсан гар машин ямар тийм нэг алдаагүй тий 100% ажилуулахын төлөө явна. Уганбаатар өмнө нь Ropcon-ы талбай дээр гар машин удирдан өрсөлдөж байсан учраас энэ жил мөн л гар машинаа жолоодох гэж байна. Түүний машин багийнхаа тоглолтыг эхлүүлэх үүрэгтэй учраас Уганбаатар туршилтаа олон дахин хийх хэрэгтэй. Энэ жил биднээс 120 ваттын чадалтай мотор ашиглаж байна. Тэгээ энэ хэрэглэггүйдэл нь болохоор 10 ампер орчим байгаа ачаалттай үедээ. Тэгээ биднээс ямарсан 40 амперд 200 ваттын энэ драйверыг өгсөрч одоо туршилтанд оруулсан. Тэгээ энэ манай амжилттай ажиллаж байгаа. Уугнаа бол ерөнхийдөө бол яг парам тийм электроник тал дээр олцолцоо ажиллаж байгаа. Тэгээ сая нөгөө 4 төр хөрсгээд диплома ажиллагаа жоохоо завгүй явж гисэн. Тэр хугацаанд нь олонгууд 20 төр хөрс өгд бид хоёр нөгөө хамтарч механика хийж дуусгаж байгаа. Бүрээ арга. Энийг яаж таслах вэ? Тэгээд ингээ хийгээд дууссаны дараа яг туршилтанд ороод эхлэхээр бас зөндөө жижиг жижиг асуудал гарч ирж байгаа. Тэгээд механик хийц өөрчлөгч асуудал гарч ирж байна. Оноо манай гар удирдалд ороод механик хийц өөрчлөх шаардлагатай тэгээд өөрчлөөд явж байгаа. Өглөө туршилсан л та. Энийг өглөө ингээд тэр одоо тэр юу зөөх робот, автомат робот хоёр дээр тэрийг өргөд хамгийн сүүлдэн дээр дээдл нь юу мантууга авах байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө ортыг юу өргөх юугаар богд хийцээ. Тэгээ тэрийг одоо урт тодож хийгээд буцаага эндээ тогтоох чаа. Тэгсэн чинь өргөх хэсэгтээ тэр автомат робот өргөнө гэсэн үг байхгүй юу. Хамгийн сүүлд нөгөө дээдл мантууга авч ялдаа голд штэ. Гэхдээ тэрийг өргөж тавина. Тэгсэн чинь өмнө хийхдээ дэндээ богино хийцэн байсан. Одоо энэ тэрийг урт толгойд хийцэн. Дуусгацаа одоо энийг эндээ тогтоох гэсэн.
энэ жоох асуудал юмнуудыг зохицуулахаас ерөнхий санаагаа олоход бол амар хэцүү байдаг. Яг санаагаа олцсон юм хийхэд бол маш амархан байдаг. Санаагаа олох гэж л их бодд юм да. Яаж хийх учраа. Тэгээ нэг санаагаа олцсон байхад бас тэрийг хөгжүүлж сайжруулахад амархан байдаг. Энэ бол роутерын кодер тэгшин авна. Энэгээр одоо энэ юунд бол роутерын тэгш авахд ашиглаж байгаа. Гар роутерын тэгш авах хэрэгтэй л дээ. Одоо ингээд энэ түнэл доогоор гарахад хажуу цэг голжигнаад нэг түнэлөө мөрөж. Юу учраас яг түнэл тэгш авахын тулд роутерын кодер тавьсан байгаа. Ерхий ивент итгэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч Өндөр Боинд Холдинг. Манайхаа хоолндоо хоол бэлэн болсон шүү хоолндоо. Тэмцээн ойрцсон учраас багийнхан гарч хоолнд орж цаг алдахгүй тулд хуваар гархан нэг нэгээрээ ээлжлэн хоолоо хийж ирэхээр болсон юм. Энэ удаа удирдагч багшийн хоол хийх ээлжин таарчээ. Хоолнуудаа авцгаад тэрэндээс сэрээ харагдав. За тэгэхээр тэмцээний өдрийн тэр бол гоё сандрах юм байхгүй тий. Жил гаруй бил жил тойрон бэлдсэн юм ч айжчих юм байхгүй шүү. Сайн бэлдээ шүү. За. Угнаа сайн бэлдээ шүү заяа. Програмын нөгөө нэг огцом яагаад гэдэг шүү тий. Тэрийг FID-гаар аюу гоё шийд. Хурд ихтэй тий. Энэ жил бол гар машин чинь өндөр чадлын мотор хэрэглэж байгаа. Тэгэхээр бас юмыг яаж мэдгүй манайхаа нөгөө нөөц моторынхаа удирдлагыг бэлтгэхээр заяа. А нөөц нөгөө холболт байгаа шүү дээ. Мотор дугуйр холбож байгаа холболт. Тэрийг бас яг бэлдээрээ за. Тэр чинь нөгөө завууд нь болохоор 14-өөр нөхөлсөн байгаа. Манай дугуйн дээр холбогдохдоо 15 мм-ээр холбогдсон шүү дээ. За тэр нөхөн тэр яг гоё тааруулаа бэлтчихээрээ заяа. Ерхий ивент итгэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч Өндөр Боинд Холдинг. Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийн Омега багийн удирдагч багш Бямж Жаргал оюутан багтаа сургуулиа төлөөлөн бага ахлан роботын тэмцээнд оролцож байсан бөгөөд төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн байна. Тэрээр энэ жил 4 дахь жилдээ Робоконы багийг удирдах байгаа. Тоглоомын талбай дээр очиод нөгөө сенсоруудаа хэмжилтээ утгыг дээр бичиж байгаа шүү дээ тий. Тэдрийг аягүй сайн зэхэж бэлдээрээ заа. За нөгөө аккумулятор гэж бүх юмуд байгаа шүү дээ тий. Тэдрийг сайн анслаараа. Тухайн үед нь зүгээр нэг хичээллээд өнгөрөх биш. Бусадтай харьцаад өөрийгөө ямар төвшөнд байна, өөрөө юу хийх ёстой гэдгийг мэддэг нь одоо бидний энд нэг баг нэг цол болж ажилласны бас гол хэрэг нь тэн дээр гарч идэг. Нэ багийн хамгийн чухал зүйл манай багш юм да. Одоо эхлээд багш бол бидэнд тэгдэг. Эхлээд та нар өөрсдийнхөө хий. Тэгээд ямар нэг юм болохгүй байх юм бол багш нь хэлж өгье. Тэгээд та нар тусалж харилцъя гэж явдаг байгаа багш бол. Жишээ нь нөгөө нэрж бариад ингээ босч одоо ямар ч хөдөлгөөн байхгүй. Би ч нөгөө мошгол тэмтэр ачаа энэ даана өстөө одоо. Түрүү нөгөө гулзганаад исэн чи болцсон биш тий. За энэ болохоор нөгөө яг хөвтэй хэлэхтэй их ачаалаа да тий. За тэгвэл одоо энийг гар машин дээр яаж барих вэ чинь? Одоо эндээ ингээ за тэрийг шаа. Энтэйгээ параллел ингээд энэ хоёроо яг чацуулаад. Би ч голж явах хэрэгтэй юм тий. Харин голох гэсэн чи болохгүй эндээ тарахгүй. Одоо энэ зах юм байна. За. Энэ нүхнүүдээ ашиглаж байгаа одоо энд зах. Энийг дотоох гэсэн хаана вэ? Энийг одоо тухтах хэсэг нь энд нь хийндээ дахиад энэ дээр. Энд нэг жоох хөөрөд харах юм баг шүү. Энийг одоо янзлаад одоо энийг тухтаа. За тэгвэл энэ системийг хийж дуусныхаа дараа нөгөө мастер энийгээ тослоороо заяа. Одоо тослоод сайхан болгох хэрэгтэй шүү дээ тий. Одоо энийг дуусгаад энэ системээр тогтоогоод энэ мотороо дахин шинээр тогтоогоод одоо энийг хураадаа тэгэл дуусах юм да. Манай багш л маш туршлагатай л да. Багшаа одоо яг ийм санаа байна гэдэг. Яг ингээд механик дээр ингээд шийдэж чадахгүй гэтэл багш ирэл харж байгаа л ер нь ингээд хэцүүд ер нь болох юм байна да гэж хэлэхэд яг л хэцүү. Мэргэжлийн одоо мэрэгш хичээл нарийн эзэмшиг учраас бас робот угсрахад хүндрэлтэй зүйлүүд гардаг. Одоо жишээ нь 2 дугаар курс оюутнууд гэхэд микроконтроллер, мэдрэг төхөөрөмж энэ төр бас сайн мэдхгүй тэр бүрийг нь бас бид нэр ингээд хэлж өгөөд ингэж хэрэгэлдэг ийм хэрэглээтэй гэж заагаа явж байгаа. За энэ нь бол бас нөгөө одоо манай ихтэй сургуулиудын гол зорилго бас нөгөө дадлаг, онл практик нь одоо яг нэг хослоод бас их гоё болж байгаа. Энэхүү хөнгөн цагаан дугуйг Омега багийнхан 4 дахь жилдээ роботуудаа ашиглаж байна.
Amiga багийн үндэслэгч Бямб Жаргал Лотнаар 2009 онд Робокон тэмцээнд оролцохдоо эдгээр дугуйг хэлсэн байна. Гэхдээ тэд дугуйгаа 1 жил биш хэдэн жил ашиглахын тулд нэлээд тооцоолж байж 12 см-ийн диаметртэйгээр зоруулсан ийхүү нөөг хүртэл ашиглагдаж байна. За гарныхаа дэш доош явах програм бичсэн үү? Бичээгүй одоо Бичсэн үү? одоо бичгэл байх та. Мөнгө ямар төвшөнд байна одоо гар машины програм? Хурж очиод тэгээд нөө нэг сагсаа мэдэрч байгаа сенсорууд. Одоо тэгээд гараа дээш нь шилжүүлээл тэгээд атгаалцуулдаг та. Энд дээр LCD дэлгэцэн дээр хянаад үзсэн биз дээ тий? LCD-н дээр хөвлөж байгаа утгаа, сенсорын утгаа. Мэдэрсэн сенсор. Фото свич уурдаг. Ямар зайнаас хэмжиж байна? 4 номерын фото свич бол жаахан холоос мэдэрж байгаа. Тэгээ харин энэ бусд нь болохоор жаахан хоёр зайнаас 20 см орчмоос мэдэрж байгаа. 30 см орчим очиод. Тэгэл тэнд энэ машин очиж зогсоод тэгэл энэ LCD-н дээр аль фото свич ямар утга байгааг хэлж байгаа шүү. Бид нар робот гээд төмөр хооронд нь хэлхэж араам зангидаад дугуй байрлуулад мэдрэг төхөөрөмжүүд байрлуулад өөрсдийнхөө одоо алгоритмаар програм бичээд ингээд яг нэг өөрийн сэтгэх хүүхээр өөрсдийнхөө хөгжлөөр юм робот хийгээд харахад бол маш гоё байдаг л да. Тэгээд яг эндээс нөгөө оюутан маань онлайн мэдлэг, практикийн мэдлэгийг огтлцлыг олж харж чаддаг. Энэ л одоо оюутнууд өгж байгаа гол өгөөж нь болдог л да. Жишээ нь магадгүй робокон тэмцээнд ороогүй хүүхдүүд бол мэдрэг төхөөрөмжгээ сонсоол өнгөрдөг, контроллергээ сонсоол өнгөрдөг байх л та. Гэтэл бидний хувьд бол маш өөр байдаг. За энэ чинь робот далин ирчлээ шүү дээ. Одоо фото свичүүд мэдэрч байна уу? За одоо энэ чинь 7. Энэ хоёр свич мэдэрсэн байгаа. 2 номерын сенсор мэдэрсэн тий. 252. 2 3 номерын свич мэдэрсэн байгаа. Одоо бүгдөө энэ дээр гараад ирсэн 2-ын 5 утга 10-ын 5 утгаараа хэдүүлээ програмчлаад энэ гараа одоо багцаалах програм өргөжлөж бичих юм байгаа шүү дээ тий. Одоо чинь ингликт чинь голын сенсор мэдэрч байгаа байхгүй. Тэгээд эндээс л одоо мэдэрсэн сенсороо урагшин яв ингэдэг гэж нааш цааш нь заа. Энд гарч байгаа энэ хэмжилтийн утга чинь болохоор энэ ямар зайтай байгааг хэмжиж байгаа юм тий. 6 см-ийн холоос мэдэрч байна. Тийм. Ямарч 50 см-аас нэг зайтай байхад бол ямарч орж ирээ гараа засаж штэ машин дайлан ирсэн ч гэсэн тий. Тэгвэл энэ тал сагсын үед одоо яах вэ? Одоо тэгвэл дахиад 2 програм байх шээ. Тий. Хэрвээ бит байхгүй тохиолдолд дараагийн програмын горондоо шилжээд дараагийн сагс руугаа яв. Найдвартай ажиллагаатай хурдтай робот бүтээхийн тулд баггүй үнэтэй танагдах хөрөмж хэрэгтэй. Amiga багийнхныг Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийн захиргаа ихээхэн дэмждгийн зэрэгцээ Хадгаламж банкны хамт олон багийнхныг ивентэтгэж хамтран ажиллаж байгаа юм. За энэ жилийн тухайд гэх юм бол бид нар Хадгаламж банкны дэмжлэгтэйгээр Робокон тэмцээнд бэлдэж байгаа. Энэ Робокон тэмцээнд оролцох бас нэг амжилтын үндэс нь бол спонсор байдаг. Спонсор сайн байгаад оролцож байгаа оюутнууд маань одоо өөрийн хүссэн мотороо, өөрийн хүссэн контроллер, өөрийн хүссэн мэдрэг төхөөрөмжийг хэрэглээд санаа зовох зүйлгүй одоо бэлтгэн гэдэг бол бас бидний хувьд маш сайхан, ерөн цаашдаа бас амжилт харах гол үнцэн хөшөр болж байдаг л да. Тийм учраас биднэрт энэ гой боломжуудыг бүрдүүлж нээж өгсөн одоо сургуулийн захиргаа энэ жил биднээр дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа Хадгаламж банкны одоо нийт одоо ах эгч нартай баярлалаа, та бүхэнд баярлалаа гэж хэлье. Өмнөх жилийнхээ тэмцээний маргааш нь л дараа жилийнхээ тэмцээнд бэлдэж эхэлдэг тийм их хүч хөдөлмөр шаарддаг тэмцээн байдаг болохоор биднийг дэмжиж тусалж байдаг Хадгаламж банкныхан болон Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийн захиргаа хамт олондоо баярлалаа гэж хэлье. Тэгээд биднийг урмаар тэтгэж байдаг ах トゥ тэгээд ар гэрийнхэн найз нөхдөд бас баярлалаа гэж хэлье. Тэгээд бас бидний өрсөлдөгч биднийг ирж хорцолж байдаг өрсөлдөгч багийнхандаа амжилт хүсье. Олон хүний хамтын хөдөлмөр гар сэтгэлээр бүтсэн роботуудын ширүүн тулаан удахгүй эхэлнэ. Хором мөч бүртээ уралдан ажиллаж өөрсдийгөө хөгжүүлж байгаа эдгээр залуусын гол зорилго амжилтаа ахиулж ялалтанд хүрэх.